За дахиад нэг жишээ бодлого. Зүйлээ за Spot.com CSMS гэдэг нэг ийм бодлогын сан байгаа. За problems руу н ороод энэ дээр яг монголоор байдаг болохоор би за эхний хэдэн бодлогын зүгээр амархан бодлогууд тэгээд гинт айгуу бодлого оруулъя да гэдгцэн оруулсан байх хэвээр одоо хайчээ. Шатч билүү тийм бодлого байдагсан. Шат гэж байдаг юм байна. Намаг хэлэг юм. За шат гэж юм тий. За энэ шорч. Тэгэхээр өгүүлбэр нь монголоор байгаа болохоор яах вэ? Янз юм. Орос бодлого байсан бол Орос ч юм уу юм тий. Орос л байсан хаа та. Тэгэхээр орчуулаа хийсэн. За энэ бол бас динамик энэ нэг ангороо гарууд энд нэмж аач тий. Бодолтой бичээ хийсэн юм. За яг бодолт байлаа гэд нэг би заавал асууна гэсэн шүү дээ тий. Энэ яаж байгаа, энэ яага юу юм гэд. Ер нь бол харахад нөгөө түрүүний асуултууд дээр гарсан шиг тий. Тим ижигээс ханыг дээр нэмхийгээс нэг юм хөө. Юу та өмнөх бодлогуудаа ашигласан маягтай томьёо харагдаад байна. Тоо харагдаад байна шүү. За тэгэхээр ийм бодлого байгаа. Энэ ч одоо тэгээд тайлбарлал хэрэгтэй болохоос зүгээр код байлаа гэдээ тэргүй шүү дээ. Кодн дээр би их бага оноо тавина. Энд тэндээс орж ирээд тэр код нь ажиллаад энэ веб руу яваад тэнцсэн ч гэсэн гол нь нөгөө доторхын мэдчих ёстой шүү. Хэрвээ жинхнээсээ хүн маргаан бичээд энэ бодлогыг бодсон бүх тестийг давцсан гэвэл тэр чинь айгүй л ятаал гэсэн. Одоо их хөдөлмөрсөн л гэсэн үг. Ялангуяа хөдөлмөрсөн нь яаж харагддаг вэ гэхээр энэ ч одоо би нэг хөдөлмөрсөн юм байхгүй. Ингээд шууд өмнө орсоор ботцсон болохоор шууд явуулсан. Зарим хүмүүс болохоор амар их яадаг, явуулдаг. Нөгөө нэг болохгүй байна гэл. Бүх бодолтууд тэгэхээр нэг амар юм гарах хэрэгтэй даа. Манч бүх нь байхгүй юм шүү дээ. За шат гээд миний бодолтууд бүх бодолтууд тэгэхээр одоо жишээ нь зөвхөн энэ бодлогыг бодсон хүмүүс энэ монголоор болохоор монгол хөгжил байх та. Одоо юу гэдгийг те. За энэ будаатай хураг байна те жишээ нь. Буруу хариулт ингээд дахиад жоохон байж байгаа л одоо 5 минутын дараа дахиад явуулсан будаа давар маань будаа болсон юм те. Энэ жишээ destroyer гэдэг энэ нөхөр байна те. Ямар ч хин чин бүүм те. Destroyer бол ингээд буруу хариулт гэл ингээд 3 минутын зайтай 6 минутын зайтай явуулаад байдаг сүүлдээ маргааш өглөө нусаад бодоод байдаг те. Тэгээд бодож байгаа хамгийн сүүлд тэнцэж байгаа байхгүй. За destroyer 5 ч гэнэ. 2 юм шүү те. Тэгэхээр иймэрхүү байдалтай байна гэдэг чинь яг айгүй хөдөлмөрлөж яана л гэсэн. Тэгээд энэ явцдаа нөгөө бодлогын бүх юм уг нь олоод мэдчихэж байгаа байхгүй юунасаа болоод алдаад байна ямар шүү өчтөө бодлого яаж боддгийг яхаар буруу хариулт аваад байна яхаар зөв хариулт аваад байна гэдэг. Тэгэхээр яг би тэрийг нь гаргаж авчихсан. Тэгж ойлгож үгүй юу гэдгийг шалгах гэж асуунаа. Тийм болохоор зүгээр энэ тэндээс энэ дотлын код модыг аваад ажиллуулчаад ирэх юм бол энэ дотроос аимшигтайгаар асуух нь шүү. Уул нь ч жоохон л код байна л да тий. Энэ хин юм. Энэ зэргийг яах юмсан. Нэр нь байхгүй юм шүү дээ. Би өөрөжсөн юм шиг. За айгүй л үү. Шат гэдэг юм бодлого. За эхлээд яах ёстой вэ? Бодлого бодоогол даалгавар өгөх юм бол мэдээж өгүүлбэрийн нэг уншина шүү дээ тий. Тэгээд ойлгочих юм бол яаж бодох вэ гэдэг юм руу орно гэсэн үг. Монголоор бичсэн байх бүр амар тий. Энэ ширхэг шоо байгаа. За шоо ингээд үрж тоглодог тий. Юу байдаг. За бүр 500 шиг шооч байж магадгүй тий. 5-аас 500 шиг шоо байгаа юм байна. За тест болгон дээр яг хөө тэдний шоо гэж орж ирэх юм байна. 5 ч юм уу 10 ч юм уу 20 ч юм уу 100 500 гэдэг. Тэгээд тэр шоонуудаа ашиглаад тэр хүүхэд шат барьжээ. Завсарлага 10 минутын завсарлагаар хувцас өмсөд хайчд юм бэ. Уртлын нөгөө юу орж байгаа юм. Дэлгүүр ванз. Бүр үйл болчиход багт. Хөөрхий яахгүй шүү. За манай муу ванз гэж. Тэгээд шат гэдэг нь доор зурган дээр уусаа харагдаж байна тий. Шат гэдэг чи юу вэ гэхээр гიშгүүрүүдээс тогтно. Өндөр нь ингээд эрс үсэх дараалтай байх хэвээр. Өөрөөр хэлбэл одоо энэ эхний 11-тэй шат, энэ тэнцүү 11-тэй шат байна тий. Нэг өндөртэй, эхний гიშгүүр нэг өндөртэй, хоёр дахь нь 2 өндөртэй, гурав дахь нь 3 өндөртэй, тэгээд дөрөв дахь нь бүр 5 өндөртэй ч гэх юм уу тий. Ийм юу байх хэвээр. Эрс өссөн байх хэвээр. Яг нь зарим гიშгүүр нь амар өндөр гид огцсон өссөн байж болно. Гэхдээ тэнцүү байж болохгүй гэсэн. Одоо юу гэдгийг
Тэр хамгийн дээдлэлд байгаа 11-ийн хамгийн дээдлэлд байгаа тэр нэг шоог аваад хамгийн намхай шатан дээрээ тавьчвал, гişгүр дээрээ тавьчвал эхний хоёр гişгүр нь хоёулаа адилхан 2-2 өндөрт болчих гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр тийм л байж болохгүй. Тэрнээс ингээд янз бүрийн байж болно. Одоо тэр 5-таа 2 шат байна. Эхний гişгүр нь 1 өндөртөө, хоёр дахь нь 4 өндөртөө ч юм уу тий. Эсвэл эхнийх нь 2 өндөртөө, хоёр дахь нь 3 өндөртөө ч гэх юм уу. Энд яг ингээд зарим нэг боломжуудыг нь үзүүлсэн байна. Энд 11 үед мэдээж бүх боломж нь ийм ганцхан биш л байх л та тий. Зүгээр нэг л жишээ. Өшөө зөндөө байж болно шүү дээ. Тэр эхний гişгүрийг аваад ганц шог нь аваад хамгийн өндөр дээр нь тавьчихвал бүр өндөр болчихно. Тэгэл бас нэг өөр шат үүснэ гэдэг. За ийм юм байна. Шат гэдэг маань ийм ижилхэн дараалсан хоёр шат гişгүр байж болохгүй. За тэгээд дээр нь бас нэг шаардлага байгаа нь болохоор шат болгон дор хаяж хоёр гişгүрээс тогтноо. Ганцхан горцоос юм байж болохгүй. Бүх шоогоо дээш нь бүгдийг өрөө хайчвал тэр бас шат болохгүй болох нь байна. За хоёр гişгүрээр тогтно. Тэгээ гişгүр болгон дор хаяж нэг шоноос тогтно. За тэр жаах. Тэгээ гişгүр гэж хэлүүлэхийн тулд тэр чинь дор хаяж нэг юм байх хэрэгтэй. Доор хаяж гэдэг чинь доотлол 1 тэгэл 1 2 3 4 5 гэдэг. Тэгээд 11 болон 5 гэдэг шатны жишээнүүдийг үзүүлье гэх. За ийм жишээнүүд байна. Тэгэл одоо бодлогонууд бол нэг амархан. Ингээд жоох хүүхдийн бодлого байна шүү дээ. Шоогоор юм барьж байгаа. Энэ хүүхдцэн болвол тэр энэ жишг шоогоор хэдийн янзын шат барьж болох вэ гэдэг тэр тоог олох. Тэр тоог нь Q гэвэл тэр Q-г олох хэрэгтэй юм. За жишээ нь энэ амар жишээ гарчижээ. Уулын жижиг юм байсан мэл те. 212 шиг шоог өгсөн бол тэрүүгээр зөндөө ол юм те. 995,645,335 шат барьж болох юм аа. Ялгаатай шат. Тэгэхээр энэ шатнуудын тоолноо л гэсэн үг. Ийм бодлого. Цэцэрлэгийн хүүхдийн бодлого. Цэцэрлэг биш ээ. Ингээд шалан дээр шуугаад шоо өрөөд идэх чинь яашлах хүүхд юм те. Тийм бодлого байна. 11-ийн ш төр орчих. N тэнцүү 5 үед болвол ийм үг юм аа. За энэ дээр би нөгөө гоё Excel шиг ма гаргаж ирж байгаа зур юу? Зурж байгаа харуулъя. Энэ багнууд ч яагаад ийм хачин гэртэй юу байд юм бэ? Ингээд гоё болчих юм шүү. За 5 үед чи энэ тэнцүү 5 таа тэнцүү байд. За 5 гэж байгаа юм шүү. Энэ тэнцүү 5 үед нь зүгээр зураад үзье л да нөгөө энэ баг тохиолдолд бол зурчиж болох л байх л та. Тэгээ манай энэ ч одоо 5-аас эхлээд 500 хүртэл юм байна шүү дээ. Тэгэхээр хамгийн баг тохиолдолд нь 5. Хамгийн баг тохиолдолд нь зураад 6 дээр нь бас зураад 7 дээр нь зураад ингээ гараараа бүх боломжтой зураад явуулсан чинь гинт амар зүй тогтол гараад иж магадгүй те. Ерөөсөө л тэр тооных нь дундлын цифрийг аваад тоотлын цифр дээр нэмээд ингээ гаргах юм гэдэг ч юм уу тийм гараад иж магадгүй. Тэгэхээр яа чи зурчий. Тэгэхээр одоо бид нэг тоолж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Давхардуулгүй тоолж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Бид нэг шат зурчаад тэгээ жоохон явжсэн нөгөөхөө мартчихад дахиад зураад ивэл чинь давхардад тоологдоод буруу гарч штэ нийт тоон. 1 2 3 4 болцсон тий ингээд ийм. Энийг харагдах нь. За энийг жоохон томруулъя. Иймэрхүү. Энэ ч одоо зурааснууд наал болчихдог юм чи үлээ. Нэг зураас байдаг үлээ. Хин үлээ. За ингээд 4 нүдтэй. Дөрөвтэй нэгтэй шат байна. Ингээд 5-таа бүх шатыг зуръя л да. Тэгэхээр нөгөө бид нар бүгдийг зурж чадах нь яах нь тэр гэдэг тий. Тэгээд зураа явж ижил бид нар гоё системтэй арга олчих юм билүү гэдэг. За эхний гişгүүр нь 1 байх гэж зурчлаа. Эхний гişгүүр нь 2 өндөртэй байх. Эхний гişгүүр нь 1 байлаа. Гэт ингээд зурчлаа тий. За эхний гişгүүр нь 2 байвал 5-таа дээр чинь нэг 2 дээр нь ингээд 3 үлдчихээн тий. Тэгээд дуусаа. За ингээд өөр боломж байна уу байхгүй юу та нар хийлдэ. Энд одоо баг IQ-ийн бодлого болно шүү дээ. Нөгөө энэ төрсөн дотор хэдэн гурвалжин байна ч үлээ. Тэр шиг юм болоод байгаа ч та. Хүрхий. За ингээд 2 шиг байна те. Өшөө байх үлээ. Нэг бахар хүч юм шиг харагдана те. Ер нь бол яг
эхний гишгүүр 2 өндөртэй байхад дараагийн гишгүүр нь ингээд үлдсэн бүгдээрээ таарчин. Энээс бага байж болохгүй тэгвэл амхан болчихно тий. Тэгэхээр тэнцүү болчих юм уу. Тийм болохоор эхний гишгүүр 2 байхад бол ингээд дуусаа. А тэгвэл эхний гишгүүр 1 байхад энд нь 2 байжгаад үлдсэн 2 нь за дараагийн гишгүүр үүсгэе гэхээр хүрэхгүй байна тий. Бас 2 болчиход ингээд 2 ижилхэн болчих гээд байна. 2 2 гэж болчих гээд. Тэгэхээр 5 дээр бол ерөөс юм 2 л боломж болох юм байна. Хүү тэнцүү 2. Оо тэнцүү 2. Ой юу вэ? За. Үнэтэй. Ийм юм байна. Гэт ингээд яваад байвал бол яваад байх юм тий 500 хүртэл. Тэгэхээр 500 хүртэл явахад хэцүү дээр нь 6 7 болоход юу ч болоо үлээ тий бүр амар огцом өсөө өвч магадгүй. Тийм болохоор ингэж явах нь ой чи болж байна. Урлагийн үсгт бэлдээд байна яа. За 6 дээр юу ингэж харчих. Ер нь бол яг ингэж явах бол жоохон нөгөө нэг brute force ямар ч утгагүй асуудал л да. Гэхдээ утгагүй жоохон бүр утгагүй ч биш. Яг нөгөө энэ том болоод ирэхээр утгагүй асуудал болно. Гэхдээ бага энэ дээр бид нэр ингэж зурж ийн гэдэг чинь нөгөө өөртөө тарих толгоогоороо нөгөө шийдлийг хайж ийна гэсэн үг. Энд зүйдэгтэл байна уу яаж ийн үү яаж тоолох вэ тэр гэдэг. 6 дээр нэг өөр юм гарах хэвээр. За сая бид нар юугаар системчилсэн бэ гэхээр эхний гишгүүр нь 1 байх 2 байх гэдээ явуулсан тий. За 6 дээр бас тэгэх гээд оролт эхний гишгүүр нь 1 байлаа. Хоёр дахь нь гэхээр чи яг тулгуул ингээд 2 болно үстэй тий. Тэгээ 3 дахь гишгүүр нөгөө үлдсэн 3 нь ингээд болчих болно. Мөн ямар лайт төвтэй хичээл орж байна цаан чи. Шар байх хэрэгтэй тий. За ингээд 3 байж болж байна. Энэ бол айгүй гой сонгодог шат боллоо тий. Ингээд яг л шат шиг шат. Нэг боломж нь энэ байна. Өшөө яаж болох вэ? Энэс өөр эхний гишгүүр 1 байх тэгээ өөр боломж байх уу? Хүрэн байхгүй. Өөр ядаж ямар нэг арга байна уу? Эсвэл зүгээр л яг эхний гишгүүр 1 байх нэг л тохиол байдаг, 2 байх нэг л тохиол байдаг, 3 байх нэг л тохиол байдаг гэх юм. Оо 5 дээр нэг юм орхицсон биш үү? Гүү ч юм уу, гайгүй ч юм уу. 5 дээр ингэж болохгүй байсан уу? Ингээд ийм шат байж болохгүй л. Болохгүй тийм нэг заавал 2 гишүүртэй байх хэрэгтэй. Нэ доотлох нэхэр болохгүй. Тэгэл 2 хэвээр явж байгаа юм. А зүгээр 1 гишүүртэй дээр эндээс дахиад өөр нэг гишгүүртэй гаргаж болох. Юу вэ? Нэг эхний гишгүүр нь ийм ганцхан байх тий. Өөр бас хувилбар байх уу? Байх юм шиг үнтэй би ингэж зураад унсан. Байхгүй бол би зурж ингэж цаг өрөхгүй штэ. За, өөр ямар хувилбар байх вэ? Эхний гишгүүр нэг хоёр дахь нь хэрвээ яг хоёр дахь нь ингээд 3 болчих юм бол 3 өндөртэй болчих юм бол цаана хоёрхан үлдээд ингээд буурах юм шиг болчиход байна штэ тий. Тэгэхээр тэгж байж болохгүй гингүүтээ бас нэг арга нь яг уу нэрийг нийлүүлээч. Тэр хоёрын орд 2 маяг үлдээд байвал яшиг те бүгдийг нийлүүлээч гэдэг ийм байж болох гэсэн. 4 ийм. Юу лээ? 6 та те 5. За энэ чи юу гэсэн үг вэ? Энэ 5 өндөртэй нөгөөх нь 1 өндөртэй нийлээ 6. Гэт ингээд нэгтээ бүр 2 болчихж байгаа байхгүй юу? За тэгээ энэс өөр баг байх бах тий. Өөр баг байхгүй. Ер нь бол ингээд тий нэг иймэрхүү юм болоод энэс цаашаа байхгүй. Нэг гişгүүртээ үлдсэн бүгдийг ард нь тавилаа гэхэд энэс цаашаа байхгүй юм шиг боловч тийм ээ. За нэгтээ өөр байхгүй хаа тий. Тэгээд хоёртой гэдэг. Ингээд явах юм. За залхуу үрсэн. Ер нь бол ерөнхийдөө яах вэ гэдгээл бодож болохгүй бол бид нар ингээд яваад байвал 500 хүртэл нэлээд хэд хоног болох юм байна тий. За хоёртой за юу ч гэсэн 6-аа дуусгачих. Шууд яагаад ч яах вэ? 6 дээр одоо яг бид нар системтэй гэдэг нь одоо эхний гишгүүр нь нэгтэй байхыг дахиад ерөөсөө зурхгүй гэсэн үг те дуусгацсан. Одоо тэр цааны үлжих эхний гишгүүр 2-той. Байвал дараагийн гишгүүр нь 3-тай байвал 5 бол цаана нэг үлд чинь 2-оор 1-ийг ийшээ тавилттай юм шүү дээ. Тэгэхээр нэг и болно гэсэн. 2 4 За ийм өшөө баг байхгүй юм тийм.
Ингээд дуусч байгаа юм шүү. Өөр байхгүй юу? Хараарай ч. Хоёртой өөр байхгүй юм шиг те байхгүй юм шиг байна. Байхгүй. Ингээд дуусчих. Гуравтай байвал болох уу? Эхний гишүүн 3-таа байвал үлдсэн 3 нь ард нь орох болчихно те бүгдээрээ нийлж байгаа ч болтгоо те бүгдээрээ нийлээд ч энээсээ илүү гарч чадахгүй тэгэхээр болохоо ч юм. Тэгэхээр ингээд 3 байна л гэсэн үг. Уул нь бол их аажхан өсөж чинь те 5 дээр 2 байсан 6 дээр 3 байсан. За тэгвэл ерөөсөө n дээр юу вэ? N-ээс хасах нь 3 гэж бичиж чинь 500 гингүүт нь 497 гэж бичиж 3 хараа гарч чинь шүү дээ. Тэгэхээр нэлээд цаашаа явбал нэлээд их болохоор л байна. За энэ хэсгээр ингээд зогсож. Одоо зүгээр яаж нэг динамикийн тэрээр бодох вэ гэдэг рүүгээл явах нь шүү дээ. Динамик хэмжлэгээр аргаар яаж бодох вэ гэдэг. Эч одоо цаатлын анги юм уу эсвэл бүр нэг коридор юм уу? Аюул анги юм уу? Би нэг яваад яаж хичээлийг ийм идэвхтэй байдлаар явуулдаг нэг харчаад ирээ. Түр зогсоогоодох юм.